За тэгэхээр хааш амьдрал байна. Сүүлд угаасаа ингээд бичлэг ингээд тасалдаад ингээд байсан таад ингээд анзаарсан тий. Ялцчгүй ингээд нэг дагзаараа ингээд нөөс хавуулж байгаа моментууд ингээд болж л байгаа хөө. Тэгээд сураагүй юм штэ. Тэгэл буцаа босоод гараад ирдэ штэ. Ягаад би энэ бичлэгийг хийх болсон бэ гэвэл би амар сонирхолтой кейсийг олж харсан байхгүй юу вэ гэвэл нэг юм Америк нэг өвөө хэлээ нэг Instagram дээр нэг юм ярьдаг. Тэгээ нэг астрологи нэг юм birth chart гэж байдаг та таад нэг төрсөн сараа бөглөх юм бол нэг юм гарч. Тэн дээрээс нэг гоё ойлголт гаргаж ярьж байгаа. Moon sign нь одоо нэг хэддгээр house дээр байрлснаас шалтгаалаад тухайн хүний emotional илэрхийлэх нь ингээ өөр байдаг гинэ гэдэг нэг юм ойлголт байгаа байхгүй юу? За тэр би бол гүнзгий орохгүй за та одоо өөртөө яана вэ нөө учраас за. Ямар ч гэсэн миний ингээ moon sign болохоор ном заяа. Тэ. Гэсэн миний 3 дахь хаус дээр байт юм байна. Тэгээ би ингээд локкор бодоод үзэхгүй юм нэг. Тэгсэн чи юу вэ гэвэл штэ тэ би зүгээр ингээд нэг ямар нэгэн амьдралын туршлага гэдэг ч юм уу эсвэл сонирхолтой зүйлээ ингээд нэг мэдээд сураад ойлгож авангуудаа тэрийг ингээд бусдад ингээд нэг тайлбарлах дуртай юм байл да. Хэрэг ингээд тайлбарлах юм бол ингээд нэг айгуу сайхан сэтгэл санаал ингээд өөдрөл болчих юм байна л та тий. Окей. Тэгээ би бас ингээд бодож байгаа байхгүй. За окей тэгвэл нэмэрч угаасаа л ингээд нэг мэдлэг философи үнэн тэг ингээд нэг шин сорго гэдэг зүйлийг үргэлжлэн ингээд нэг хайж идэг тэгэл тэрийг л тэгвэл тайлбарлах л ингээд дуртай хашир юм байна. За тэгвэл би дахиад нэг өөр бодол өөрөөсөө ингээд асууж үзье. Миний хувьд яг ямар үед хамгийн ухаантай байдаг ч юм уу эсвэл яг хамгийн одоо нэг голыг нь олоо хэлж исэн үед байдаг байсан байх гэж би ингээд бодсон. Тэгсэн чинь надад ингээ юу ч байхгүй байсан байлээ. Амар сонир байгааз. Юу гэж ярих гэдэг байвал шүү дээ. Жишээлбэл одоос 10 жилийн өмнө яг философи амар том ингээ номуудыг уншихад хэцүү ингээ сэдвүүдийг анализ ингээ хийгээд тэгээд тэрнийхэн талаар ингээ хүмүүстэй ярилцах, тэрнийхэн талаар ингээ нэг ойлголтыг өгөх нь яг тухайн үед би одооныхоос илүү одоо нэг бүтээмжтэйгээр хүмүүст зааж чадчихсан байгаа байхгүй. Энэ амар сонир point байгаа. Одоо шилбэл би ингээд 28 хүрч байна. 18-та үеэсээ ингээд бодвол би хамаагүй олон ингээд амьдралын туршлагатай болсон байна. Хамаагүй олон номыг уншсан. Би хамаагүй олон ингээд нэг мэдлэг гэдэг зүйлийг цуглуулсан байна. Гэхдээ яагаад 18 насаа барахгүй вэ? Шалтгаан нь болохоор 18 настай цогоо надад тэр хүмүүст одоо нэг өгөх одоо мэдлэг байхгүй л гэж бодсон учраас орч байгаа байхгүй. Тийм болохоор ингээд нэг миний ингээд нэг тарих ерөөсөө ингээд нэг одоо бусдад ингээд гоё харагдах, бусдад ингээд нэг таалагдах, өөрийнх нь зүгийг батлах шаардлагагүйгээр миний ойлгосон зүйлүүд ийм байна. Би тэрийгэ задлж ийн гэдэг утгаар ярьж исэн байгаа байхгүй. За одоо би жоо нас явцсан. Тэр би ингээд нэг илүү хүнцийг өгж байгаа юм шиг мөртөө туршлагаа ингээд амжуулаад илүү хүнцийг өгж байгаа юм шүртөө илүү ингээд нэг зүгээр өөрхөн үзнэ одоо нэг тал буюу хараанаас л би юмыг ярьдаг болж байгаа байхгүй. Миний ярьж байгаа ойлгомжтой бац. Тэгэхээр ингээд нэг ойлгож үзцгээ хамгийн аюултай хүн ямар хүнийг хэлдэг вэ гэвэл алдах юмгүйнийг хэлдэг. Алдах юмгүй яах юм? За давай. Пижигнэ яг тэр шиг тэгвэл ингээд би энүүгээрээ юу хуваалцах хүсэж байгаа вэ? Одоо бидний амьдралд хүн болгон өөр зовлон туулж байгаа. Би ч гэсэн зовлон туулж байгаа, таад маань ч гэсэн зовлон туулж байгаа. Лалрын шахах үед байна. Тэгээ одоо шил миний хувьд болохоор ингээд миний хүрсэн юм болгоо ингээд нэг үнс болоод байгаа байхгүй. Хийсэн юм болон сөнөөш. Тэгээ би ингээд яг пэцтаа гэл тэ. Тэгээ эхлүүлсэн ингээд нэг ажил болгоод дахиж нэг сөнөөд нагаад байгаа байхгүй. Тэгээ би ингээд бодож үзсэн. Дөө. Окэнэсэ яах вэ? Тэгвэл амар нэг надад нэг амар тухтай мэдрэмж төрж байгаа байхгүй нэг тийм. Нэг бүр яагаад ч юм мэдэхгүй. За инкестэй гэсэн шиг нэг юмнууд ингээд байдаг да. Жишээлбэл та энэ зарим нэг ингээд нэг юм нөхцөлөд л яж байгаа. Тэгээ одоо жишээлбэл одоо амар хүнд ингээд нэг салтыг finally ингээд хүлээн зөвшөөрөнгөтэй за одоо инкестэй яа ихтэй одоо тэгээд амьдралаа бодъё. Тэгээ нэг тийм сайд юм шиг мөртлөө гэтээ нэг амар нэг юм тухтай байгаа юм шиг нэг юм сонир момент ингээд байж байгаа. Яг энэ шиг миний өвч гэсэн ингээд ажил дээр ингээд нэг яг миний ихлүүлсэн бүхий л төслүүд ингээд үнс болж ингээд сүнөөл те. Сайд байгааз гэтээ тухтай байдаг шээс.
Яад бол надад алдах юм байхгүй. Тэгээ энийг амар гоё ингээд нэг тайлбарсан ингээд нэг хүн болохоор би яг өнөөдөр би ч сая YouTube-с таарад уншин шүү дээ. Rich Lopez. Зөв манайхын ингээд нэг тааратын ингээд wisdom чухал биш. Манайхын нэг одоо яг юуг илэрхийлж байгаа санаа нь амар гоё байдаг байхгүй. Тэгээ би ингээд яг үзчихсэн чинь яг энэ талаар ингээд Rich Lopez ингээд ярьж ирсэн байхгүй. Тэр Америках юу гэж ярьж ирсэн бэ гэвэл би яг 2015 онд ингээ гэр оронгүй ингээ болж байхдаа миний амьдралын хамгийн том айдас бол гэр оронгүй болох. Гэтэ 2015 онд би гэр оронгүй болсон гэж байгаа. Тэгээ маань юу гэж бодсон бэл за гэсэн. Турист төлөх юм даа гэсэн. Окей, that's cool. Яг бол мань хүн ингээ одоо чигнээс алдах юм болчих жоохгүй. Энэ үед мань хүн цаанаасаа нэг юм амар тухтай ингээ нэг мэдрэмж ингээ төрж эхлэнгүүт мань хүн урагшаа алхаж эхэлж байгаа. За одоо миний ингээд нэг ярьсан одоо бүх хил ингээд нэг сэдвүүдийн гол point гарч ирж байгаа. Хэрвээ биднэрт алдах юм ингээд нэг байгаа бол бид нэр үргэлж бүтэн потенциалаа гаргаж чаддгүй юм байна. Би нүгээр ингээд нэг юу гэх ажил мэтлээсээ гарав энэ хүнтэй хаяа гэдэг ч юм тийм могт хэлээгүй шээ. Зүгээр алдах юм байхгүй байхгүй. Бидний бүх потенциал ингээд нэг гарч ирд юм. Тэгвэл ингээд бодож үзье. Яг амар хэцүү ингээд нэг ажлын уулзсанд орох гэж байгаа байлаа гэж одоо эсвэл амар хэцүү ингээд нэг асуудалтай нүүр тулж байгаа маа дүү хэцүү тухгүй ингээд нэг хүнтэй ингээд нүүр тулж уулзахаар боллоо гэж одоо. Төсөөлчихгүй. Надад алдах юм юуч байхгүй шээ. Тийм чинь би зүг байгаар орлоо. Тэгээ миний амьдралын бас хамгийн том ингээд нэг лекцүүд хамгийн гой ингээд зохиож исэн ивентүүд амар олон хүмүүсийг цуглуулж аваад өөрийнх нь санааг ингээд нэг амар гой хүргэж исэн моментүүд ямар үед болж исэн гэж би зүгээр л шаашаа гэж бодоод орж исэн үед гэсэн байгаа юм. Ерөөсөө ингээд нэг жишээлбэл би ингээд алга ташаалт гой магтаалын өгөөд тэ нэг юм ерөөсөө төсөөлөөгүй зүгээр л би за ивентээ зохиосон лекц мэгц унших юм байна. За нэг сэдвээ за нэг уншлаа. За ярин даа. Гоё нөө, муухай нөө, хүмүүс ойлгоно уу, ойлгохгүй нөө, хүмүүс намайг үзээд нөө, энэ дээр гарч ирж салаач өгнө үү, надад хамаагүй. Би зүгээр л яриа гэдэг л ярьлаа. Яг тийм үеүүдэд миний ингээд нэг хамгийн том ингээд нэг хүмүүс хүрж исэн моментууд ингээд болж исэн байгаа байхгүй. Яг бол надад алдах зүйл байхгүй. Алдах зүйл байхгүй байна гэдэг нь би одоо нэг одоо мэдээлэл, мэдлэг одоо нэг коллектив ухаан гэж байдаг тийм. Тэндээс ингээд channel-дж татах ингээд мэдлгүүдээ амар сайн авч ирсэн юм байхгүй. Channel-дж татах. Бид нар үргэлж өөртөө гэсэн channel-тай байдаг. Channel-ыг бид нар юу гэж ойлгож болох вэ гэвэл Carl Jung-ийн psychologist байдаг. Тэр болохоор collective consciousness гэдэг ойлголтыг гаргасан. Яг тэрний өмнө зөндөл байж лээсэн л да. Тэнгүүтээ юу гэвэл бидний ингээд нэг хүн болгоны мэдлэг нэг үүлэн дотор байд юм шүү. Бид нар зүгээр тэндээс мэдээлэл авд юм шүү л гэдэг санаа гаргангуудаа зүгээр явахтаа маань үнийг ч одоо хөвгшөрч өгөх гээд одоо нэг psychologist тэнийг юм ярьдаг гэдэг нэг яадсан байхгүй. Түүнээс гэхдээ ер нь бол collective consciousness-ыг угаасаа үргэлж байдаг. Та нэг анзаарч ирсэн гинтл ингээд нэг дин дон гэж ингээд толгой дээр чинь нэг мэдээлэл бууж ирэнгүүтээ ингэч хөөсөн биш гэж бодчихдаг байдаг. Наа чин collective consciousness байхгүй. Энэ consciousness яг ямар үед гарч ирж байгаа юм бол энэ л амар чухал point, key point нь. Таад амьдралын ингээд нэг амар одоо асуудлын шийдэл гинт ингээд нэг амар гоё байдлаар гарч ирдэг. Эсвэл ингээд нэг гинт ингээд хэрэгтэй цагт хэрэгтэй үеч гарч ирэнгүүтээ ойлаа гэж ингээд тэгчихэл та гэдэг ч юм тийм нэг хөтлөлөө. Магадгүй таад ингээд нэг амар олон жил ингээд донтолн дээр ингээд нэг suffer ингээд болж гинт нэг л өдөр за би дахиж энэ донтолтой байхгүй гэж бай. Энэ яг юуныхан бол энэ бол consciousness. За. Тэгээ ингээд нэг жишээлбэл онгод орно гэж байдаг тийм. Одоо жишээлбэл амар их зохиолчд бас tarot reader ч хүртэл ингээд нэг юу гэх юм зүгээр нөө spiritual гэж нэрлэж байгаа болохоос ер нь consciousness-аа ингээд channel гэж мэдээлэл болол таадад ингээд нэг хүргээд байгаа шүү дээ. Амар олон тиймэрхүү хүмүүс ингээд нэг байдаг. Онгод орох гэдэг ч юм уу мэдээлэл ухаан мэдлэг гэдэг зүйлийг ингээд нэг тархиндаа ингэж нэг шингээж авах нь одоо бидний хувьд бол ганцхан позишнтэй нь бидний энэ сүнс биетэйгээ холбогдсон үед л байгаа байхгүй. Сүнс энэ биетэйгээ холбогдсон үед. За сүнс яаж биетэйгээ холбогдох вэ? Гэвэл хэдүүлээ миний анхны ярьсан шиг астрологийг ярьж болно. За астролог дээр дөрвөн мах байдаг гэж байдаг те. Хэдүүлээ жоохон хэдийн нэгэн сэдвүүд санаас ярьж сайхан ярьчихсан. Дөрвөн мах байдаг гэж байдаг. Бид нэр сүнс гэж байгаа.
Биднэрт дундан зай гэж байгаа. Тэгээ бидний бие гэж байгаа. Бие нь болохоор одоо бидний материалын ертөнц миний энэ бие шүү дээ. За одоо би ингээд нэг амар том асуудал ингээд орсон яахаа мэдэхгүй эсвэл relationship яаж авч явахаа мэдэхгүй амьдралаа хаашаа чиглүүлэхээ мэдэхгүй атсан шалаанд орсон байгаа гэж бодъё. Тэгвэл би ингээд нэг амар гоё санаа ч юм уу амар гоё яг чиглэл гэдэг зүйлийг олж авах гээд байна тэр Канц гэдэг ухаанаас. Тэгхийн тулд би астрологи ашиглах боломжтой. Яаж байвал усны ордныхын жишээлбэл айдсаас гарч ирсэн гэж ярьдаг. Хаягдхаас айх, араараа тавиулахаас айх, хууртагдахаас айх, худлаа хэлэгдэхээс айх гэдэг ч юм уу те. Зүгээр айдс. Тийм болохоор ингээд нөгөө усны ордныхны одоо яг голд байдаг одоо сүнс бие хоёрын голд байдаг тайкун гэж байдаг. Тайкун болохоор сүнс маань сурах ёстой хичээл. Айхаа болох. Айхаа болно гэдэг нь ингээд нэг яг тайвширч ингээд нэг сурангуудаа яг л ингээд усч ингээд нэг яг ийм цэвэрхээ ингээд нэг тунгалаг долгион шиг ингээд болсон үед яг ингээд нэг тархин аим сайн ажиллаж эхэлдэг байхгүй. Миний ингээд нэг хамгийн том уналтууд хамгийн том ингээд нэг эвгүй нөхцөл байдалд орж исэн би даа айс үед байсан байхгүй. За. Тэгэнгүүтээ шүү дээ галны ордныхан болохоор ингээд нэг жишээлбэл уур, бардам зан, их зан гэдэг ч юм уу те. Ийм хүмүүд ингээд байдаг. Тиймээс ингээд нэг галны ордныхны одоо soul correction болохоор яг реакц гарахынхаа өмнө хилээ тавьш. Айд цугаас галны ордныхад усны ордог бол гайгүй шүү дээ. Гэхдээ тэр одоо бардам зан, уур, одоо нэг sex addiction гэдэг ч юм уу эдгээр зүйлийг даваад эдгээр зүйлийг одоо нэг дийлж чадсан цагт яг одоо тэр сүнс бие хоёр нь хоорондоо амар холбогдож ажиллана. Тэгээ илүү ухаалаг болдог. Газрын ордных одоо жишээлбэл контролдох зүрүүд ингээ байх. Тэгээд залхуурал гэдэг ч юм эдгээрээ давах. Агаарын ордныхан болохоор хил амаа жоохон аятайхан шиг нэг авч үзэх, хил амаа хийнах, тэ залхуурахгүй байх, сквал ингээд энэ тийм одоо нэг яг жоохон юм жоохон бодтой хандах гэдэг ч юм иймэрхүү зүйлүүдийг давж иж одоо ингээд илүү ухаалаг болдог. За тэгвэл энэ дээрээс бид нар яаж ингээ бодит амьдралын жишээ харах вэ гэвэл за Хабиб гээд UFC-г амар алдартай тамирчин байдаг. Хамгийн сайн хөдөлмөр хийдэг хүн. Гэх тэр хүн ядвал газрын орд. Тэгээ ерөөсөө залхуурдуул байгаа байхгүй юу? Угаасаа газрын ордынхын ч бус ордынход бол хамгийн их залхуурах гэдэг. Тиймээс ягаад ч юм бэ газрын ордынхын амар сайн ажиллая гэж яваад байдаг байхгүй юу? За. Тэгээд ярьч. Одоо Ислам гээд яг Хабибийн дүү нөх юм уу бас нэг тамирчин байна. Авраг. Манай усны орд. Мань хүн зүгээр ингээд нэг жоохон тийрцэн ч юм уу ингээд паникцсан үед жоохон тэнхт гээд бусдаар бол цаачаа амир. Тэгэхээр нэг юм юмнууд ингээд гарч ирээд байгаа. За яг энэ ингээд нэг одоо нэг тайкон буюу сүнсний ингээд нэг одоо тэр биелэлтэй ингээд нэг хангасан цагт бидний тарих аим ухаалаг л ажиллаж эхэлж байна. За тэгвэл ингээд яг өнөө өглөө би бослоо. Өнөө өглөө бослоо ч байх. Би нойргүй байсан маа гэсэн. Өмнөх өдөр нэг яг шүн нойр хөрөхгүйтэй нэг шүнжэнгөө нэг сонирхолтой айдианы талаар ингээд бодонгод яаж ингээд байх вэ гэж бодсон. Миний хувьд бол ингээд нэг одоо жишээлбэл би water sign те хийж чадах хамгийн ухаалаг зүйл нь амар тайван байх. Айцаа даван туулах. Хил зүйлүүд ингээд нэг it happens асуудлуудээ бодондоо гэдэг болох. За хойноос нь надад ингээд нэг vision буюу урт хугацааны хараа хэрэгтэй болж эхэлж байгаа байхгүй хараа. За тэгэнгүүтээ ингээд нэг яг хайлт ингээд унтаад ингээд сэрээд яг нэг юм нойрмогч юм шиг сэрүүн юм шиг ингээд үед ингээд ажиллаж тэгэнгүүт ингээд миний тархин дотор дин дон гэх санаа орж ирж байгаа байхгүй. За ямар ч лсэн энийг бол би хэлэхгүй. Гэхдээ ямар ч лсэн удахгүй та бүхэн маань ингээд цаг нь бол харах байх. Who knows. Санаа ороод ирж эний ч нэр ингээд хийх гэсэн юм шүү дээ. Би урагшаана ингэж явах байсан юм шүү дээ. Ер нь нөхцөлөд л ингэж авч явах байсан юм байна шүү дээ гэдэг нэг солиушн гараад ирж байгаа байхгүй. За солиушн гараад ирж байгаа. За тэгэхээр ингээд нэг юм чаналдад мэдээлэл татавчиж чаад яад бол би эхлээд нөгөө мэдээлэл татаж авахын тулд өөрийнхөө сүнс болон бие хоёроо тайвшруулад нэгдүүлж чадсан байгаа байхгүй. За окей мэдээлэл татавчлаа. Одоо яах юм 3 тулд нь хий нэцтэй. Үйлчлээ хий нэцтэй. Тэ. Тэгэл л. Тэгэхээр бидний хувьд бол яг амьдралын хамгийн том эргэлтүүд, хамгийн ухаалаг байдаг моментууд биднэрт алдах юмгүй болцсон үед, магадгүй биднэрт өөх юмгүй болцсон үед. Алдах юмгүй, өөх юмгүй болно гэдэг нь яг үндэ чамд бүх зүйл байгаа юм байна. Яг бол чам санаа зовхон байхгүй.
Санаа зовхон байхгүй байна гэдэг нь чиний тархичин хурц ажил гэсэн. Ингээл илүүх ингээд нэг алдах айдас, унах айдас, санаа зовлтууд, түгшлүүд, уур, гуниг, депрешн байх тусам тархичин сайн ажиллах уу? Би бол үгүй гэж бодож байна. Энэ бүхэн яг ямар үед дуустай? Энэ бүхэн rock bottom буюу яг хамгийн гүн дээр ирэл дуусна. Гэтэ заавал бид нар гүн лүгөө очих шаардлага байхгүй гэдгийг би энэ дээр тайлбарлаа даа. Зүгээр л энэ бүхэн боллоо. Окей. Би хүлээмжшүүрээ болж байгааг нь хүлээмжшүүрч. Тэгэх юм бол rock bottom руу очиж байгаа хэлбэр байгаа байхгүй. Окей. Надад өөр хийх юм юу ч байхгүй. Бая. За. Одоо харин би энерги одоо харин би энэ дотор байгаа одоо нэг vessel гэж ярьдаг. Тэ энергийг хадгалж авах одоо энэ ингээд нэг хэсгээ янзлах юм байна. Одоо би ингээд нэг амьдралаа ингэж нэг арай өөрөөр авч байгаа. Тэр мэдээллүүд мэдлэгээ татаж авангуутай амьдралаа нэг өөрөөр хуургаж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Одоо би амьдралаа шинээр эхэлнэ. Яагаад бол надад алдах юм байхгүй нэ гэдэг нь чамд бүхэн байгаа гэсэн үг. Амар сонлог байгааз гэхдээ л ингэж ажиллана. Тийм байна да. Тэгээд эцэс бид нар яг өөртөөсөө асуух хэрэгтэй юм байна. Би ураг шалгаж чадах уу? Би амьдралаа дахиж шинээр бүтээж чадах уу? Би уналтанд орсон байна. Окей, өвдгөөг өгөөд дахиж нэг шат. Би маргааш ингээд нэг хийх ажиллаа маргаашд нь бас хийж чадах. Би өнөөдөр зохицуулах хэрэгтэй надад өнөөдөр зохицуулж чадах. Миний ингээд нэг явж байгаа зам үнэхээр миний divine буюу явах хэрэгтэй зам юм байсан уу? Тэгэхэд бол би мэдээлэл татаж авч чадсан гэдэг асуултууд. Тэгээд тэр дээр окей гэсэн бол алдах юм байхгүй. За тэгээд энэ гинтийн бөгөөд рандом бичлэг маань ингээд нэг тэгээд мэдгүй. За баяа.